Lori Blue Mongolia үзүүлж байна. Italian luxury brand. E mi chiedo vale la pena di restare qui abbracciati mentre il giorno non c'è più e la luna da lassù fa da specchio ai nostri baci. Se ti guardo dentro agli occhi mentre già mi batte il cuore e ti dico che per me stare insieme qui con te ha il sapore dell'amore. Ер нь яг дууны хувьд бол анхных зүгээр яг найз нөхдийн үрээнд дуулдаг байсан болохоос яг ингэж дуулсан анхны тохиолдол байгаа. Урлагийн хүн биш гэсэн би бол одоо багаасаа одоо урлагт хайртай. Энэ утгаараа ч юм мэдгүй яагаад ч одоо урлагийн хүнтэй гэр бүл болсон. Гэтэ яг ингэж дуулж одоо клип гаргаж ч юм уу гэж юусоо бодож ирсэнгөө. Чамда ямар олонжи эрхлэх юм болоо. Бид хоёрын хайрын ямар тавлан хайдсан юм болоо. Нийгмийн хариуцлагын дагуу гэдэг нь энэ сайхан уран бүтээлийг хийсэн одоо бүх уран бүтээлчтэй юм баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол яг зүгээр мөрөөдөл биелүүлнэ гэхээсээ илүү уран бүтээл хий гэж бодсон. Би бол одоо өнөөдрийн байдлаар 914 хоног яг урлагаасаа холдсон ингээд юм байсан. Тэгээд энэ хугацаанд бол би бол киноны зохиол болоод маш их санаа орж ирсэн. Тэгээд энэ дунд төр илтгэлийн дараа бол ерөөсөн маш сайхан тийм уран бүтээл хийж хүмүүс төшөө илүү уран үг хэрэгтэй тийм ээ. Үнэхээр би яагаад энэ их хүнд өвчнөөр өвдсөн? Яагаад би энэ мэрэгжлийг сонгосон? Энэ мэрэгжлийг сонгосон учраас одоо хэрвээ бурхан гэж байдаг бол намайг магадгүй тэр энийг даван туулах хүмүүс дурам зориг өгөөсэй гэсэн тийм мессеж байсан болов уу гэж бодсон. Тэгээд сая 2019 онд гаргасан нөхрийн маань одоо илтгэл тавьсан илтгэл одоо хүмүүст маш урам зориг өгсөн юм сайхан илтгэл болсон байсан. За тэгээд ямар нэгэн байдлаар бас хүмүүс сайхан өөр яаж урам өгч болох вэ гэж битээр бодсон. За ингээд гэхдээ яг дуу гэж бас бодоогүй байсан. Ингээд байж л айгу санаандгүй байдлаар Lori Blue Mongolia компани захирал ламагчтай санал тавиад те хоёр өөр нэг гоё дуулдаг юм байна. Дуулвал яасан ингээд. Энэ илтгэлийг тавиад одоо монгол хүнийхээ одоо зүрх сэтгэлээр бусдын л адил одоо удлан бас хүлээж үзэж байлаа. Яавал одоо монгол хүнийхээ хувьд энэ хоёроо сайхан дэмжих, сэтгэл санаагаар яаж өргөх вэ? Энэ хүмүүсээрээ дамжуулаад нийгэмд одоо ямар сайхан мессежийг өгөх вэ гэж би бас бодож энэ дуу маань одоо бүтсэн түүхтэй. Тэр үед ер нь бол үхэл их ойрхон болж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би бууж ихийг хүсээгүй. Би үргэлж тэмцсэн.
Харин ганцхан хүн орж ирээд надаа итгэлийн гал батраасан сайхан үгийг хэлсэн. Тэр хүн ба миний насны хань маань байсан. Харин чи надтай анх гэрлэхдээ би гайхамшиг бүтээнэ гэж надад амласан шүү дээ. Чи одоо тэрийг бүтээгээч. Одоо хоёулаа бүхнийг давж гарыг гэж хэлсэн. За тэгээд тайзан дээр одоо жүжигчин баясгалан их нэрийг одоо дуудаж гаргахад тэр туйхан бүсгүйгээс л одоо энэ санаа маань эхэлсэн. Эмэгтэй хүнийхээ хувьд, их хүнийхээ хувьд сэтгэл их догдолж энэ туйхан бүсгүйгээс ямар их хүч гарч байна, ямар их хайрын агуу их одоо хүч ундарч байгааг бол одоо би хараад үнэхээр биширсэн л дээ. Хамгийн хүнд хэцүү цагт миний хажууд миний хань маань байсан. Бас найз нөхөд маань байсан. Ингээ би тайзан дээр ханига бас найз нөхдөөгөө төлөөлөөд амраагаа гарч ирэхийг үрж байна. Гурван хүүхдээ одоо тийм олон хүүхдээ хичээл сурлага эрүүл сарвал байлгах гээд за тэгээ нөхрөө асраад гэр орноо авчиж байгаа өөрийгөө бас гоё байлгана гэдэг энэ бүсгүй яаж энэ бүгдийг энэ туйхан нуруунд дээр бүгдийг үүрч авч одоо нуруугаа хотоолохгүй ингэж амжилтаа явж байна. Би үнэхээр биширсэн. Би бүтэн сар 7 сарын турш ерөөсө гутал өмсөөгөө дан нэг орон дээр хөвтчихсэн. Тэгээ Солонгост ч шинжилгээ хийлгээд явахдаа би нөгөө амлалтандаа хүрэхийн тулд ингэж юм түшиж зогсох хэрэгтэй болсон. Тэгээд ингээд зогсгосон чинь нөгөө гутал байхгүй. Тэгэл тэнд ингээд л тавчгтай зогсох гэхлээр болдгоо. Тэгээ би нөгөө ах хажууд явсан миний төрсөх. Тэгээ ахын арзмаар надад таарад надаа гутлаа өмсүүлсэн байхгүй юу. Тэгэл тэр одоо би яг л бойтик гэж хэлж хүүхэд төлд орохдоо өмсдөг бойтик шиг хамгийн анх удаа орон дээрээс өндийхтэй өмссөн гутал. Тэр гутал нь эргээд харсан чинь яг одоо лориблу гэдэг гутал байсан. Зүгээр хүмүүсийн хувьд бол ингээд нөгөө дурсагдаал өнгөрөх боловч миний хувьд тэр нь бол одоо намайг хөлд оруулсан бойтик шиг тий яг мартагдчихгүй цаг үе байсан. Тэгээд тэрнээс хойш би тэр гутланда амар дуртай нэг зүгээр л хөл дэвтээх тэрнтэйгээ л дасглаа хийдэг өвлж байсан 100ч байсан тэрнийгээ л өмсвөл надад айгүй эвтэйхэн байдаг байсан. Тэгээд байж исэн чи яг 11 сард тэр компани маань одоо захирал Лориблу Монголиа компани захирал ламаагч надтай холбогдсон. Тэгээ холбогдоод ингээд тэр илтгэлээс өмнө ч гэсэн надаа яг тийм гутал ингээд бэлгэлсэн байхгүй юу. Тэгээ би гайхаад бид нар өмнө нь ерөөсөө тэгж хамтарч ажиллаж байгаагүй, сайн танихгүй, хальтал мэддэг байсан. Гэхдээ ингээд урам зориг надаа бас ялгаагүй тэрүүгээрээ дамжуулж өгсөн. Пюро Чинзэр таны хайрын илэрхийлэл. Тэгээд ерөнхийдөө их гоё хайрын тухай дуу бай. Хүмүүст одоо энүүгээрээ дамжуулж гоё урам зориг. Одоо Викторийн дууг сонсоод одоо аз жаргалтайгаар одоо энэ нэмсэглээ би биен лугаа харж ивэл ямар гоё вэ гэж бодоод ер нь хамгийн анхын туг хийхээр зарсан. Тэгээд тэр нь миний эхнэрийн мөрөөдөлтэй бас давхцсан. За тэгээд би дарааны хоёр ямар ч сан гол хүмүүс маань зөвшөөрөөд хамтарч ажиллахыг зөвшөөрсөн учраас би гүр азар ахыгаа урьж одоо дүү нэмэрхүү дуу хиймээр байна. Та минь юу гэж бодож байна? Хийх ихтэй энэ хоёр хос залуустай зориулаад Монголын бүх одоо дурлалт хосуудаа ингэж сайхан урам зориг одоо өгүүлье гэж сайхан хамтарч ажиллая гэж бол гүр ахыгаа урьж залсан. Аливаа юм чи бас нэг санаа эхэлж олдог л доо. Зүгээр сууж гоод нэг хайрын тухай хий гэж бодохгүй шүү дээ. Гинт над буусан. Би бас ингэ мэдээлэлтэй бид нар ч бас уран бүтээлч найзууд та баясаа ингэ авгаатайгаад бол их гоё юм шиг санагдаад бас их урам зориг хүнд баярлалаа авчрах юм шиг. Манай гүр ах чинь айгүй эмоцтой. Вау, ламаа баяр хүргээ ах нь өстой баярлж байна. За тэгэлгүй яах вэ гэл айгүй гоё надад эрч хүч нэмэл. Ингээл бид нар чинь хоёулаа уулзсан бол гуруулаа болоо, гуруулаа уулзсан бол дөрвөлөө болоо, дөрвөлөө уулзсан бол одоо ингээл бэрдэбек гэж мундаг ая зохиогч бас залуутайгаа танилцаад ингээд гоё хамтран ажиллах төсөл маань бол эхэлсэн байгаа. Тэгээ гүр ах ахаад санал тавиад
За хоёулаа нэг маш гоё дуу инэ, дуэт дуу. За тэгээ хичээе. Хамаг чадлаараа гоё дуу хийхийг хичээе гэд. Тэгээд шүлгээ аваад ах бас өөрийнхөө нэг бичлэгийг үзүүлээд гэрте очиод энийг үзэрээ өөрчн гоё сэтгэл төрүүлэх баха. Гэт тэгэрт ирээд би маргааш нь тэгээ бичлэг үзээд надад амар гоё орим зориг гоё юм мэдрэмж төрүүлсэн. Бүр сүүл рүүгээ жоо ойсон шүү баг бичлэг үзэж байгаа. Байхаа зөв ер нь цаг хугацаанд ямар ч шатанд хүний хань гэдэг тийм мөнхийн төшиг болдог л. Тэргүүд хайр байхгүй. Анхны үнсэлд анхны харьцуул бас л догдлол баг. Тэгвэл тэр одоо зовсон жаргасан ч бай цаг хугацааны уртад ингээд хүний хань барааварандаа жаргаад ингээд тэр нь төшиг болоод тэр утга болоод тэр нь амьдрахын хитгэл бодно. Ер нь хайр хүнийг бий болгодог гэж Эрдэнэ хэлдэг үнэн шүү. Хайр хүнийг дахин амьдруулдаг гэж. Тэр утгын үндсэн агуулгатай таарих юм, дуулах хоёр хүндэж таарах юм гэж бодоод 3-4 хувилбар гаргасан. Ингээл хоёрт үзүүлэл энэ яаж гэнэ үү, энэ яаж гэнэ үү гэж бодоод тэгээ тэндээс зүгээр тэврээд байхаа санаад байх юм, тэр л миний хайр гэдэг. Ер нь тэврээд байхаа санаад бай. Дэргэд байхаа санддаг байхгүй. Хань бол. Тийм болд энгшдэг. Гэвч дэргэд байж чинь миний хажууд байхаа санаад байна гэж үгсгүй. Тийм их татцдаг зүрхний тэр хоёр мөрөө олоод тэгээ ер нь эднэрт бол ерөнхийдөө таалагдсан л да. Би бас энэ хэдийгээр урлагийн хүн биш ч гэсэн сонсогч хүнийхээ хувьд бас энэ дууг яаж бүтээлцгүй, яаж ийм чиглэлийг бас ингмээр байна гэдгийг гүр азар хатаа бас хэлж ярьсан. За тэгээд одоо сонсогчийн хувьд бол сүүлийн үед бол орос дуунуудыг би өөрөө их сонсох дуртай. Тэгээд сүүлийн үед бол орос дуунууд яг нэг Кавказ тал руугаа дундад Аз тал руугаа аяа орж ирэхээр маш гоё өвөрмөц санагдаад байсан. Тэгээд би хэлжсэн гүрээхаа энэ дууг бас дундад Аз тал руугаа ганц хоёр юм шидэж өгвөл бас гоё өвөрмөц яхан болоо гэсэн чинь өө тэгэл би яхав. Бердибек гэдэг залуу байна. Тэр залуу хүн тэгээ сонь байж магадгүй. Тэгээ сонсож байна. Тэгээ Бердибек аяг гэсэн чинь бид нар таалагдаад тэгээ бид нар явж байгаад юу яасан бэ гэхээр Аранжирокын хийнээр тэгээ хүү хамтлагийн нэг залуучуудтай Америк руу холбогдоод тэд нар хийж гисэн үгийн залуучууд хийж. Тэгээ эхнээс нь төгөлдөр өөр дээр суугаад тий. Шууд ороод ирсэн. Одоо төлдөг биш их бас нэлээ бодсон. Гой дотор ах их ч хоёр бодсон. Бас энэ хүмүүс бас мэржлийн дуучин биш тий. Зүгээр л нэг кино жижигшин ихч болохоор өөр мэржлээ. Тэгээ бас хитрхи бас дээшээ гарч болгоо. Хитрхи доошоо гарч дунд зэргийн хүмүүс хүн бүхэн дуулж чадхаар тийм дуу бичигээд би дотроо их бодсон. Дуугаа сонслоо үнэхээр бас гоё өвөрмөц ингээд аялаг орж ирсэн байхгүй Бердибек. Тэр маань шууд ингээд миний сэтгэл зүйтэй миний хүсчихсэн юмтай ингээд шууд ая зохиогч маань таарад ирсэн. Гүрээх өөрөө бүр ингэж би яг чамаа түүхий чи мэдэх учраас те. Тэгээд ер нь би л ингэж ярьж гин ийм бодож гин гэд үнэхээр сайхан хайрын тухай хийя. Үнэн хайрын тухай, жинхэнэ хайрын тухай гэ тэгээд яг гоё шүлгийн мөрөд орж ирсэн. Тэр дундаас одоо надаа бас хамгийн их гоё санагддаг тэр үрээсээ нууж үнсэлцээ. Үнэн шүү гэж юм л дээ. Тэврээд байхад санаад байх тэр их хайр бит хоёр их. Вау гүрэха та ямар гоё одод өтөлдгөө, огторгоо үддгүү гэсэн үгийг яаж ингэж гаргаж ирээ гэл ингээл айгүй гоё ингээл эхнээсээ ингээл яваад гэсэн. Тэр дахилтын хийсийг нэг тэврээд байхад санаад л байх юм тийм их хайр бит хоёр их гэдэг энэ үг надад их гоё таалагдсан. Бас дууны амин сонс гэж байдаг. Бас яг бариад авах тий. Энэ үг нь бас хүмүүст маш их таалагдсан байна. Өгийн тий хүмүүс доон комментэн дээр меншин хийгээд хүмүүстэй бие биендээ гэр бүлийн хүмүүс тэврээд байхад санаад байх юм тийм их хайр чи бит хоёр их. Одоо нөгөө хайраа илэрхийлэх бас нэг гоё илэрхийлэх одоо юу гэдэг бэлгэн болсон болов уу гэж бодож байгаа. Ингэж бичээд бие биерээ ингэж хайр ингэж зарлж штэ. Хайраа тий. Би чамда ямар ихээ хартай юм бэ? Бид хоёрын учирлыг ямар юроо хүтүүлсэн юм болоо. Энэ гэмтэл өөрөө нөгөө
өрцний булчинг барьцдаг. Миний уушиг бол тухайн үед бол бараг 3-4% үлдсэн байсан. Тэгээд тэр үед ер нь дуу ямар хүчтэй юм бэ гэдгийг бол ойлгосон. Яг нугасны сэт төвшөнд гэмтэл авсан хүмүүс тийм ээ өнөөдөр дэлхийд дуулах байтугай ярахад хүндрэлтэй байдаг. Ийм гэмтэл байдгийг энэ өөрөө тэгэхээр гэмтлийн одоо төвшнөөс шалтгаалаад одоо уушиг өөрсдөж юм уу те ингээ бариатаа бах тийм одоо ойлголтууд байдаг учраас дуулна гэдэг өөрөө маш том эрсдэл одоо маш том юмыг одоо ингээд хүрэх гэж зорьсон одоо зорьсондоо хүрэхэд маш хичээсэн тэрэндээ хөдөлмөрлөж байгаа. Тэгээ нөгөө ярьж чадахгүй байсан учраас би ингээд амандаа гиншиж дуулдаг байсан байхгүй. Тэгээ нөгөө орондоо дуулж яхад Солонгост манай аав надад хэлжсэн байхгүй. Минийхээ орондоо дуулдаг маа хүн. Орондоо битээ жаргалтай гэж орондоо дуулдаг юм. Тэр үед нь бол би яг нөгөө ингээд зоригтой байсан учраас аава энэ миний ор биш ээ. Миний ор гэртээ намайг хүлээж байгаа. Энд чи зүгээр л дамжин өнгөрөх байхгүй да. Би гэрийнхээ орон дээр дуулахгүй би дасгад хийж гин гэдэг. Тэгээд ингээд дуулаад баг зэрэг ингээд ходоод уушиг маань ингээд ажиллаж эхэлсэн, нэмэгдэж эхэлсэн. Тэгэхээр би бол одоо үгүй хантайгаа хамт хажууданд болж байгаа таацтай. Магадгүй надчиг надаас ч илүү дуулдаг маш олон хүн байгаа. Тэгэхээр яг энэн дээр юу хамгийн чухал вэ гэхээр одоо нөгөө чин сэтгэлээрээ те чин зүрхээрээ дуулж байгаа. Дуулалтын хувьд бол бас хичээсэн. Мэдээж би мэрэгжлийн дуучин биш. Гэхдээ мэрэгжлийн уран бүтээл хийхийг хүссэн. За би бол аливаа юмыг гүйцэтгэл маш сайн байгаасаа л гэж хүсдэг. Тэгээ нэгэнт гоё юм хийж байгаа юм чинь хамгийн гоё орчинд бас бүрдэж тэр сайхан орчин дээр тэр сайхан Италийн лакшери брендийн гоё хувцсууд өмсөөд гоё байгаасаа хүмүүсийн нүдэнд тусаасаа гэсэндээ бас Турк улсын Анталия хот руу бас зорж ин клип бас хийцгээсэн байгаамаа. Дууны маань жанр өөрөө би түрүү хэлсэн нөгөө латино pop гэдэг тэр жанр байсан. Тэгээд хоёрдугаарт гэвэл угаасаа энэ дуу сонсоход л өөрөө тийм өнгөлөг, аз жаргал, гэрэл гэгээ тийм бүгд өгүүлэгдэжсэн. Хайр гэдэг угаасаа эмэгтэй хүн дээр тогтдог. Эмэгтэй хүн л чиглүүлж идэг. Тэр үг хайр гэдэг өөрөө тэр эмзэгхэн эмэгтэй хүн шиг байдаг учраас би нөгөө эхнэр маань гоё байгаад эхнэрээрээ би гоёод гэдэг шиг те яг тэрэн шиг эхнэрээ илүү сайхан аз жаргалтай байлгахын тулд бас орчин тэгж бүрдүүлээ гэж бодсон. Эрсдэлтэй зураг авалтууд ч бас байсан. Тэгээд манай нөхрийн хувьд болохоор бид хоёр одоо аз жаргалыг түгээж аз жаргалтайгаар дуулахын тулд одоо ямар нэгэн тэргийн зэртэй ч юм уу өвчтөе хүний дүртэйгэр ч юм уу клипэнд бол гарахыг хүсээгүй. Одоо хүмүүст яаж одоо урам зориг өгөхөд эдийгээр ийм одоо гэмтэлтэй өвчтөе байгаа ч гэсэн одоо жирийн хүн шиг ингэж дуулж яах гэдг нь өөрөө бас урам зориг болоосай гэж хүссэн. Энэ дууг яг цасан дээр дуулахлаар бас хэцүү тий. Одоо ингээл тий өвөл болж яадаг тий. Гэхдээ өөрөө сэдв нь мөнхийн сэдв. Хүн өвөлж хайрладаг, зунж хайрладаг, даарж явахтаа хайрлаж яадаг, ууралж явахтаа ч хайрлаж яадаг. Хөвөн гингүүд хөвөн зөвлөх юм шиг бодогдчихж магадгүй. Гэтэл яг нөгөө нэг массажны тавчиг байдаг штэ тий. Тэрэн шиг айгүй хатуу тийм хөрстэй тийм хадан хөрстэй юм байлээ. За нэгдүгээрт тэр их хатуу байхаас гадна айгүй хүтэн байсан. Тэр уулнаас урсж байгаа тэр аршаан одоо халуун аршаан гэгддэг ч гэсэн яг тэр борилж байгаа үедээ л болохоос биш бусад хэсгээрээ тархсан юм маш хүтэн байсан. Тэрэнд бараг л ингээл өвдлийн хүртгэхтэй ингээл баг ингээл чичрээлтэй. Тэрэнд бол ингээл хувцаа одоо нэмгэн хувцтай ингээл дуулсан. Тэгэл ингээд юу ч болоогүй юм шиг дуулах гэж хичээсэн гэсэн ингээл гар ингээл хөхрөөл те. Тэгэл бүр ингээл яалтчгүй ингээл эрүү зуураал ч юм уу те.
тийм одоо хүндрэл бол тохиолдож ирсэн. Манай багийнхан бүгдээрээ тэр одоо хүйтэн ус руу бүгдээрээ орж яхад би тэнд ганцаараа одоо магадгүй ингээд төлөөлөө тэр камер дээр гарч байгаа. Тэр бүх хүмүүсийн юуг одоо бодоод ч юм уу те маш хичээсэн. Энийг бол одоо манай сайн өөрөө бас мэдж байгаа. Бид нар бол яг нэг аялал жуулчлалын цагаар очиагүй шүү дээ. Тэнд чинь хүүтэн байсан. Тэгэл нэг дөнгөж нэмэх 10 градус, 5 градустай зарим үед хүүтэн бороо ороод тэгээд бүгд даарал зогсож байхад тэнд нөгөө клипэн дээр л одоо аз жаргалтайгаар инээмсэглэж зогсохын тулд те маш хүнд байсан. За тэр усан онгоцон дээр бас гарч байгаа дүрс байгаа. Тэр яг ингээ нөгөө ус ингээл давлгаанд нь айгүй ингээ хөдөлгөөнтэй би нэг жижигхэн ингээ олсноос барьчихсан. Яг дотроо бол айгүй айцтай байсан. Айгүй ингээд нөгөө нэг ингээл хөдөлгөөнөөр ингээл нэг үсрэл орчмоор айгүй тийм эрсдэлтэй мэдрэмжтэй байсан. За тэгээд нөгөө айж ингээд нэг бие барьж болохгүй тийм байсан болохоор тэгэл хичээсэн дээ. Би бол эрүүл хүн шүү дээ. Тэ? Би бүх юм алдаагүй, би оюунснаа эрүүл, би дуу хоолой маань эрүүл, нүд маань эрүүл. Тэгээ энэ бол төр зургийн л нэг юм байгаа. Тийм болохоор би энэ дээрээ бас энэ клипэн дээрээ өөрийгөө тэр тэрэгцэртэйгээ ч юм уу тийм байдлаар харуулахыг хүсээгүй. Тэ? Тэрний төлөө бас бид нэлээх тий одоо хүнд тийм зураг авалтуудыг хийсэн. Зураг амжилттай юу? Амжилттай. Хэдэн хувьтай явж байна? За нэг 80 гаруй хувьтай явсан. Нэлээ хүн зургнуудаа авчихсан одоо хамгийн жаргалтай Жаргал шүү дээ. Одоо яг юм ороо твтчих шүү дээ. Тэгэхээр одоо клип намын дүрсэлтээр бол их дулаан уур амьсгалтай байгаагаар гарах хэрэгтэй байсан. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор их даарах ч юм уу тиймэрхүү хүндрэлүүд байсан. Гэхдээ бид нартай хамт явсан багийнхан маань үнэхээр мундаг байсан. За өсчин одоо Жесланы жаргал, мейкап, оносланы оноо маань за зураглагч, гэрэлтүүлэгч одоо хамт явсан багийнхан маань маш их одоо бие биентэй дэмтэй ийм явсан учраас харьцангуй айгүй амархан одоо даваад гарсан. За тэгээ клипээр бол яг одоо нөхөр гитарт гарч байгаа боловч тэр клипийг бүтээж байгаа тэр олон хүмүүс одоо цаана нь ингээд яаж байж исэн ингээд одоо нүдэнд харагдахаар миний хувьд бол эдээ одоо сайхан аз жаргалтай дурсамж болох байхаа гэж бодож байна. E mi chiedo vale la pena di restare qui abbracciati mentre il giorno non c'è più e la luna da lassù fa da specchio ai nostri baci. Se ti guardo dentro agli occhi mentre già mi batte il cuore e ti dico che per me stare insieme qui con te ha il sapore dell'amore. Миний бас эмэгтэй хүний хувьд, их хүнийхээ хувьд эмзэглэж явдаг нэг зүйл байдаг. Энэ маань юу вэ гэхээр одоо сүүлийн залуучууд маань амьдралдаа одоо дэндүү эрт орж бодлогогүй хандснаас болж үр хүүхэд өнчирч байна. Энэ нийгэм талаас өөрт толгоосон эмэгтэйчүүд ойширч байна. Залуучуудад ялангуяа амьдралаа зохиогоогүй байгаа залуучууд эсвэл амьдралдаа эргэлзэж яваа залуучуудад зориулаад энэ маань их сайхан эрч хүч ухаарл хайрлаасаа билээ. Хайрын хүчээр амьдралыг яаж бий болгож хайрын төлөө яаж амьдралын төлөө тэмцэж байгааг бусад залуучуудад хүргүүлэхийн тулд энэ сайхан хосуудыгаа бас хамтарч ажилласандаа бол баяртай байгаа. Энэ хайрыг мэдэрсэн бүх хүмүүст, хайрыг мэдрээгүй байгаа хүмүүст ч гэсэн ийм сайхан хайр байдаг юм шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд энэ уран бүтээлийг бас хийсэн. Миний амьдралд ийм зүйл тохиолдсон. Тэгэхээр бид тэрийг даах хэвээр, хамтдаа байх хэвээр. Тэгэхээр энийг хамт давж байгаа учраас мундаг гэдэг ойлголт миний дотор бол байхгүй. Яг энэ дээр ингээ хоёр юм ярмаар байгаа юм л да. Нэг нь болохоор үрээсээ нууж үнсэлцээ. Бид нар ингээл нөгөө хүүхэд байх чинь
гарах гал аав ээжтэй худлаа ярьдаг байсан шүү дээ, тийм. Одоо бид нар чи хүүхдүүдээсээ зөвшөөрөл авах гэж бөө юм болдог шүү дээ, гарах гал тийм. Нэг худлаа яриад аав ээж гяс ажил амжуулчаад иргээл хоёулахнаа гараад кофе уух ч юм уу, нэг гяс кино үзэл хөөрхөн жижигхэн болцоо хичээл орж ирдэг. Тэгэхээр яг энэ дуун дээр гарч байгаа тэр үг бол үнэхээр яг үнэн. Энэ хайрыг одоо бас мөнхлөх гэж бидний бас хамт олон хичээлээ хамтарч одоо энэ сайхан уран бүтээлчтэйгээ бол ажилласандаа бол маш их баяртай байгаа. Үнэхээр сайн уран бүтээлийг сайн юм хийхэд бол яалтчгүй биднэрт бол одоо тэр ардан дэмжих спонсор тэр бол хамгийн чухал байдаг. Юун түрүүнд мэдээж л Ородлын Монголиагийн захирал Ламагчтай шин сэтгэлээсээ талархлаа. Зөвхөн бит хоёрыг төдийгүй энэ дууг таашааж байгаа энэ олон хүмүүст бол Ламагч маань их сайхан одоо сэтгэлийн бэлэг барьсан гэж би бол хувьдаа бодож байгаа. Маш хүчирхэг баг бүрдсэн. Би энэ дээр бол тэрэнд бүр онцолж хэлмээр байна. Энд бол оролцсон хүн болгон сайн уран бүтээл хийхэд л явсан. Зүгээр уран бүтээл бол олон янз байдаг л да. Бид нар цаг хугацаанд баригддаг тийм. А энэ дээр бол бүгдээрээ хүсэл тэмүүлэл нэг байсан. Бүгдээрээ хүн болгонд уран мөгхийнсэн. Энэ хамгийн гоё хайрын дуу байгаасаа хайр гэдэг юм хүмүүст мэдрүүлэх юмсан гэсэн үднээс хийсэн. Энэ хэмжээний мөнгөөр бол одоо сайн реклам хийчих болно л доо. Тэгэхээр тэд нар бол сайн реклам хийхийг биш, нийгэмдээ хандсан сайн сайхан хийхийг хүссэн гэж би бол ойлгосон. Тийм болохоор бол энэ продюсерын баг бол бас үнэхээр дахин давтагдахааргүй сайн баг байсан, сайн ажилласан. Puro Чинзүрх таны хайрын илэрхийлэл. Энэ Чинзүрх гэдэг үг зоригтой юм шүү. Өний нөгөө ихэд одоо Баясаад Монголын нэртэй уран бүтээлч тийм ээ. Бид олон сайхан бүтээлийг бид нар мэднэ. Бид нар чи хамтарч бас олон сайхан дуу муу хийж ирсэндээ Баясаа гоё байх чинь байгаасаа гэж бид нар зохиосон шүү. Хантайгаа сайхан дуулаасаа гэж зохиосон шүү. Энд чинь Чинзүрх шүү дээ. Нэрэ үзэгчдээс бас нэг тийм асуулт байнга явж байгаа. Тэр нь болохоор нөгөө дууны дундуур нэг үг хэлсэн байна. Италиар энэ яг юу гэсэн үг юм бэ гэж байгаа. А энэ үл өөрөө Curo Puro буюу Чинзүрх гэсэн үг. Curo Puro гэдэг би одоо ч гэсэн бас ингээд зүүч гисэн байна. Энэ болохоор яг Чинзүрх гэдэг нэртэй нэр юм байгаа. Curo Puro гэдэг яг Италийн одоо мөнгөний хэллэлийн имийг болохоор бид тэр яг сонгож энэ дуун дээр одоо зүүсэн байгаа. Амьдрал бол олон өнгөтэй байдаг. Хайр бас олон янз байдаг. Эцэг эхийгээ хайрлах хайр, үр хүүхдээ хайрлах хайр, амаргийн хайр, ах дүүсээ хайрлах хайр. Хайр бол ундуршгүй. Энэ хайрын цогцолсон нэг бүтээгдэхүүнийг манай компани бол оруулж ирсэн байгаа. Энэ маань болохоор одоо Италийн Чинзүрх гэсэн энэ сайхан одоо бүтээгдэхүүн бол байгаамаа. Яагаад бас энийг зөөх болсон гэхээр энэ дээр бичигдэж байгаа үг болгоно айгүй гоё утгатай. Одоо яг Чинзүрх одоо хүний амьдралд юу тохиолддгүү, одоо хамгийн үн цэнтэй юм юу байдгүй, гэр бүл, аав, ээж, тэ найз нөхөд. За тэгээ бид тэр энэ төр зүүсэн байгаа бүгжин дээрх одоо бичиг магадгүй Итали хэлтэй хүн болвол мэдж байгаа. Тэгээ одоо юу л амьдралын бүхэл одоо аз жаргалтай циклүүдийг чухал үеүүдийг тэр бүгжин дээр бичсэн байдаг. Тэгэхээр яг энэ битэрийн дуулж байгаа дуу утга санааны хувьд айгүй зохицож байгаа. Тийм учраас одоо намайг чимж байгаа. За би бодохдоо Италийн ард түмэн, италичууд, монголчууд бол хоёулаа айгүй сайхан тийм бэлэгдлийн ард түмэн шүү дээ. Би бол одоо Итали хүмүүстэй хамтарч бизнес хийдгүүд бол тэр зүйлийг маш их олон удаа олж харсан. Энэ Curo Puro ч гэсэн би тэр утгаараа олж харсан. Нэг л гоё бүсгүйтэй ингээл танилцал яхад гараараа дүүр ингээл 4-5 ширхэг бугуурчнууд зүүцсэн байсан. Тэгсэн чи тэр маань зүгээр л амьдралаас яс ургасан. Миний хайртай залуу маань надад энийг бэлгэлсэн. Эний маань миний төрсөдрээр ээж минь бэлгэлсэн. Аав маань энийг бэлгэлсэн. Найзууд минь миний ингээд найзуудынхаа баяраар бэлгэлсэн гэд зөндөө олон юм ингээд утга санаа хэлчихгүй юу. Тэгээд хамгийн гол нэг хэлсэн санаа надад юун таалагдаад энэ Curo Puroтэй би холбогдсон бэ гэхээр ээжигээ санахаар энэ ээжийнхээ өгсөн бэлгэлсэн зүрхийг имрээд ээжтэйгээ уулзсан юм шиг надад санагддаг.
надад бас айгүй гоё сэтгэлийн хөдлөгсөн нэг гоё зүйлтэйсэн энэ хонхтой зүрх. Яг эмэгтүүний гидсэн дээр ирдэг. Энэ маань жирэмсэн эхчүүдэд зориулсан зүйлт гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд зүгэл үсгийн хөвлөд дээр яг ингэж ирж байгаа гидсэн дээр нэрээ тэгээд ингэ цогтохоор нөө одоо хөвлөд байгаа үр аюу сайхан боождаг, оюун ухаан сэрэгдэг гин. Тэгээ би жирэмсэн эхчүүдийг зүүцэн явахыг харсан. Энэ бол үнэхээр гоё одоо би бүтээгдэхүүн бас оруулж ирсэн. Энэ чин зүрх бол хүн болгонд тийм дурсамжийг үлдээж, хүн болгоны тэр дурсамжийг сэргээж өгж байгаа болов уу гэж би дотроо их бодож байгаа. Тэгэхээр одоо залуучуудаа хэлэхэд бүх юмыг чин зүрхнээсээ хараарай. Чин зүрхнээсээ хайрлаарай. Ямар ч юмд чин зүрхнээсээ хандаасаа гэдэг энэ мессежийг илгээх гэж байгаамаа. Үнийг хэлэхэд тэрнийг сайхан хосод зориулаад дуу хийе өөрийнхөө хэдүүлээд дуурны уран бүтээлд хий гэж хэлж байгаа сэтгэлийн хөдлөл гоё. Тойрын хувьд одоо амьдралд бас дурсахаар дурсамж тий өөр хүүхдүүд маань үзэхээр дүрс ингээд үлсэж байгаа гэж бид одоо маш их баярлж байгаа. Би хувьдаа бол тэгэхээр энэ клипний арт, энэ уран бүтээлийн арт битэртэй хамтран ажилласан хэрнээсээ хүмүүст үдийлэн мэдгүй байгаа. Маш олон хүний сэтгэл зүрх орсон. Тийм болохоор бүгдээрэнд нэгэн сэтгэлээсээ маш их баярлалаа. Энэ хүмүүсийн хүмүүст хандаж байгаа, хүмүүсийн төлөө зорж байгаа юмд би баярлалаа. Үнэхээр маш сайн баг ажиллаж надад бол маш сайн уран бүтээл хийх боломжийг олгосон. Би бүх уран бүтээлдээ хайртай л да. Гэхдээ энэ уран бүтээлд илүү их тийм одоо ингэж шунан дурлаж байна одоогоор. Хүн хамтлагийн тэр сайхан залуудаа баяр хүргэж байна. Хаасан Америкаас ирэх тоглолттой байхдаа бид нарт анжирахгүй нээж өгсөн. Өөртөө ч гэсэн бас талархаж байна. Тэг ахыгч гоёртой шин талархаж байна. Lorefew Mongolia гэдэг танд захирлан 90,000 вiew болсон бүх хүмүүстээ баярлаа гэж талархлаа. Илэрхийлье. Энэ талархал маань бас нэлээд одоо он удаан жил те магадгүй хүн өрөөл залуу байхгүй. Тэгэхээр одоо насны эцэс ч юм уу хараад их аз жаргалтай дурсамж болж үлднэ гэдэгт итгэлтэй байна.
тэгээд байхад санаадал байх юм энэ хай Үрсэн ожусэлци үрэн шүгэж чинэлди тэгээд байхад санаадал байх юм энэ хай бид хоёрын тэгээд байхад санаадал байх юм энэ хай бид хоёрын